MJL радио 102.1 Дэлхийн монголчуудын радиог сонсож байгаа сонсогч танд баярлалаа. За өнөөдөр манай эфирт онцгой зочин ирсэн. Олон улсын эрх зүйч Батсүхийн Баяр Магна манай эфирт ирсэн. Тэгэхээр өнөөдрийн ярилцах шалтгаан бол орон нутгуудаар, хөдөө аймагуудаар мартагдах учиргүй маргааш гэдэг лекц бас тавьж орон нутгийнхаа иргэд хүмүүстэй уулзж байгаа. Тэгэхээр энэ үнэтэй яагаад мартагдах учиргүй маргааш гэдэг лекц тавихаар болов энэ талаар нь бид сонирхож бас ярилцж байгаа юм. Гэтэ эхлээд би танаас ингэж асуумаар байна. Би бол таныг төдийлөн сайн мэдэхгүй. Тийм учраас сонсож байгаа хүмүүс ч бас Баяр Магна гэж яг хийн сайн мэдэхгүй байх. Тийм учраас та эхлээд хоёлаа хог хүний чин талаар эхлээд нэг танилцуулга жоохон яриа өрнүүлэе гэж бодож байна. Сайн байна уу? За сайн байна уу. За энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан та бүгдэд их баярлалаа. Тэгэхээр тийм миний би Хөвсгөл аймагт төрсөн 10 жил Улаанбаатар хотод сургууль төгссөн. Тэгээд түүнээс хойш төрийн ажилдаа бас тасралтгүй их олон жил ажилласан. Улс төрийн намын дэргэдэг оюутны байгууллага Монгол Ардын намын дэргэдэг хариуцж байсан. Дараа нь залуучдын байгууллага тэгээд Чингэлтэй дүүрэгт засаг даргын орлогч Сүхбаатар дүүргийн засаг дарга нийслэлийн хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдсон. Тэгээ 12 онд бас манай ном маань тухайн жил сонгуульд амжилт мод оролцсон учраас тэгээд тэр үед бол нийслэлийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон олон түмний хэтгэлэр. Гэлээгтэр миний нэг харвагаас залуу хүний хувьд нэг харийн нутгийн одоо бидний өнөөдрийн ингээд сонгосон нийгэм маань хэр хэмжээнд явж ийн хөгжилтөө бус улс орны хаана явж байгаа юм тийм ээ. Бас нэг чихээр 1000 сонсоор нэг удаа үзэгдэг шиг харийн нутагт очиж нэг сурахыг их багасаа боддог байсан. Завдал олдохгүй ч нэг өдрийн язаар ч юм уу надад 12 онд бас нэг сөрөг хүчний байрсан өндөө очив. Америк нэгдсэн улсад явах боломж олдож тэгээд тэнд одоо хүний эрхийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалаад тэрсэн. Тэгээд ирээд 15 оноос хойш би бас нэг хувийнхаа аймаг эмхлэх гээд хуулийнхаа фермийг бас байгуулж ажиллаж байна. Хувийнхаа чиглэлээр гэлээхдээ би бас залуучдын байгууллагт намын одоо баг хурлын гишүүний бас улс төрийн амьдралаас төдийлөн холдоогүй. Тэгээ нэг хэсэгт бол бүр идэвхтэй оролцохгүй байж байгаа. Одооноос ер нь жоохон улс төрийн үйл ажиллагаанаас гадна энэ олон түмнийг гэгэрүүлэх ер нь бид юу алдаж байгаа юм бэ гэдгийг ярих гэж явж байна. Тийм зүгээр яг хийжсэн ажил маань их олон зүйлийг ярихаас илүү миний баримтлагдаг зарчим болж өгвөл би хийгээд явахыг хүсдэг. Тэгээ төрийн ажил хийж байхдаа олон зүйлийг шинжилж Улаанбаатар гудамж ямар байх, цэцэрлэг төрөлөө ямар байх хэвээс наггуулад энэ 10 жилийн сургуулиудын хүүхдүүдийн нэг талбайг бусдад булаалгачихгүй байхын тулд юу хийх ёстойгоос ахгүйл олон ажлуудыг хийж эхлүүлсэн. Одоо тэрийг яриаггүй бурууддсан байна уу да гэж би одоо яриж харж байгаа. Одоо юу гэдэг явуулан цэцэрлэг төрөлөө гэхэд бүх ажил бол одоо миний гараар хийж олон хүнээс хандив цуглуулж дийлэнх хандуур болсон цэцэрлэг төрөл. Та ер нь тэр цэцэрлэг төрөлөнд очижсэн баг. Очсон. Одоогоор ер нь Улаанбаатарт хамгийн гоё цэвэрхнээр байгаа. Тийм яг хөө тэр юм гоё цэцэрлэгүүдийн нэг шүү. Тэгээд урд талаас нь хүмүүс газрын их том талбайтай байсан Улаанбаатарын. Та ч одоо олон улсын эрх зүйч гэж байгаа. Гэтэ яг одоо бол улс төрийн ажил эрхлэхгүй хувийнхаа хуулийн фермер гэж байгаа юм. Улс төрийн Монгол Ардын намын баг хурлын гишүүн л дээ. Тэгэхээр улс төрийн ажил эрхлэхгүй гэж одоо улс төрийн ажилд бол оролцсон. Гэхдээ төдийлөн идэвхтэй оролцохгүй байгаа л гэсэн үг. Тий. Та яг зүгээр ингээд би бол улс төрчтэй нэг ярилцлага хийж байгаагүй. Хаач илүү өндөр таам талын ярилцлага хийж исэн. Надад асуух хэрэгтэй юм нь зүгээр л одоо улс төрчид гэдэг нэр бол хүмүүсийн баг хамгийн дургүй хүн болчлоо. Би хүнээрээ болол. Тийм. Хүссэн ч мэдсэн ч мэдэхгүй ч ерөөсөл улс төрч гэдэг бол альч наманд падгүй. Одоо ерөөсөл улс төрч гэдэг бол хамгийн муухай хүн гэдэг ойлголт тогтчлоо шүү дээ. Тэгээ ер нь энэ дээр л би эмзэглэж бас энэ лекц уншиж байгаа юм. За. Ер нь бол улс төрч гэдэг бол уг нь бол их гоё ажил юм байгаа шүү дээ. Юм бүтээдэг. Олон хүн дэм болдог. Олонний хүсэж байгаа зүйлийг бүтээдэг. Би түрүүн танд 100 дурдаад өнгөрсөн явуулган цэцэрлэг төрөлн гэдэг. Тийм. Зүгээр тэр ингээд
бүтээхийн төлөө уртлаас ингээ яриад байх биш хийгээд дуусныхан дараа тэрийг хараад олон хүүхдүүд олон хөгшид маань тэнд сууж явах. Түүний навч үлдэх тэр жоохон ч ихсэн ажлыг санаачлаад олон түмнээс сандив нэхэд гуугаад бүтээсэн тэрүүгээрээ бусдад цэцэрлэг төрөлийн ямар байхыг харуулж бусдын нүдийг онгойлгож байгаа нүрийг сайхан ажиллахгүй. Хүүхдүүдийн сургуулийн талбай ингээд зэрлэг ургуулж хараа хяналтгүй байлгаж ундуу сундуу байлгаж жагаад булааж аваад башин барьчдаг зүйлийг байхгүй ингээд амаараа тэмцээд бол явахгүй байгаа юм л да. Тэгэхээр тэрийг ингээд хөл бөмбөгийн талбай болгоод 2006 онд би анх 24 дэх сургуулиас эхэлж ийсэн. Тэр үед бол дүүрэг мөрөг нэх мөнгөгүй. Тэгээд тэр үед одоо TED төвийн захирал болор гэж. За тийм. Тэр ах бит хоёр манаас тэдний ивент тэтгэлгээр тэднийхэн өөрсдөө барьж байгуулж анх удаа Улаанбаатар хотод хэмэлцүүлэгтэй талбай бий болгож байгаа. Тэр их олон зүйлүүдийг ингээд эхлүүлсэн 5 дугаар сургуулийн хойтлын хөл бөмбөгийн талбай. Тийм. Тэр бол одоо тухайынхаа зориг гишүүний 1 тэрбум бүжил хүн болгон ярьдаг. Над бол айгүй хэрэгтэйсэн. Юм хийдгүнд мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэр мөнгөний тэнд хүүхдүүд тэр газар олголттой байсан шүү дээ. Тэгэхээр тэр их олон юм бүтээгээ явах бол өгн алга башиж байгаа хүмүүст бол хамгийн өгн их сайхан ажил бөгөөд их тийм нэр хүндтэй олныг дагуулдаг. Тэгэхээр ингээд сургуулийн тэр орчны нөөдөнд татаад авахын цаана хүүхдийн орчныг сайхан болгоно, багаар тоглодог сэтгэлгээг бий болгоно. Нөгөө талаас нэг дөөдөнд татаад авсан юм руу хүн нүд унахаа болчихдээ. Одоо уг нь бол миний одоо харамсдаг Сүхбаатар дүүрэгт байхдаа гудамж ямар байхыг харуулах гэж би Цэрэн доржийн гудамж гэж Эхтлгүүрийн уртлын гудамжийг тэр чигээр нь янзалж ийсэн юм ба. За. Ерөн гудамж ямар байх хэвээр бэ хотын гудамж. Тэгээд өнгө өөдөн татаад гар өрөхгүй байхдаа гэж утсан сайхан бас тэр газар болдог юм шиг тэр хэсгийг жоохон буцаага сэнд ичилж эхэллээ. Тэгээд бид нэр жоохон эмзэгээс энэ хотын төв бол одоо нэмж барилга байгуулсан юм ямар нэг юм барихаас илүү хүний орчинд таарсан орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм руу бол явах хэрэгтэй. Тэг ингээд яриад байх юм бол зүгээр зөндөө ингээд уг нь бол улс төрч гэдэг хүн бол юм хийгээ явах юм бол хамгийн сайхан ажил. Тэгээд сүүлүүд яг хэвдээ нөгөө миний одоо лекцэн дээр дурддагтж байгаа энэ үг үйлдэл үр дүн гурав гэж юм өөрөө явц цав нийцэхэ болцсон учраас итгэл алтрахдаг. Тэгээд үг нэг ондоо үйлдэл нэг ондоо үр дүн шал ондоо гараад тахлаар олон түмэн дургуцдаг. Тэгэхээр энийг зөв голдрол руу оруулахгүй бол энэ нийгэм цаашдаа үнэн үг хэлсэн ч мэдтгэдэг байлаа худлаа юм ярьж байгаа анч ойлгохгүй бол хинэн зөв юм хинэн үнэхээр энэ олон түмний төлөө явах гад байдаг хүмүүс вэ гэдэг нь ялгагдахгүй болчихлоо шүү дээ. Энэ өөрөө энэ нийгэмд чи хамгийн юм гэнэлтэй бөгөөд хамгийн хэцүүдж байгаа зүйл. Өөрөө ингээд бүх юмыг харлуулах, баллуурдах, биел биш бол бусд нь биш гэдэг сэтгэлгээгээр улс төрчид хоорондоо ингээд нэг талаар бие бинийгаа хэмнэлэх нь өөрөө нийгэмд бүгдийг хинч биш болгож харагдуулж байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө юмны баланс алдчихад байгаа юм л да нөгөө сайн мууны сав дүүрдэг хорвоо. Тэгээ яг нөгөө сайн юм нэг жоохон 51% тавиагаад нэг жоохон жин дардаг бол угаасаа муу зүйл байдаг. Гэхдээ өнөөдөр бол муу зүйл нь одоо магадгүй 80-90% руу жин дараад сайн нь одоо хит чин дэлхэ болчихлоо шүү дээ. Тэр л одоо жоохон нийгэмд харамсалтай. Тийм учраас би тэрийг ойлгуулах гэж аймагуудаар явж олон түмэнтэй уулзаж намынхан гишүүтэй уулзаж явж байгаа. Улс төрчдөөс ер нь бол одоо нийтээрээ зүгээр би бол одоо нэг 35 6 залуу 80 оны төлөөлөл гэсэн. Тэнгуут миний найзууд донд манай найзуудын төлөөлөл донд бол одоо нийтээрээ нэг хандлага нь за улс төрчил биш бол бус нь яг улс төрлөөлөө барахгүй. Тэр бохир одоо харин ороод байгаа юм шүү. Мэдхгүй би бол харин одоо гэдэг манай найзууд бол за улс төрлөө орж та хогоо хийгээв тий. Тэр бузар булаар орж л хогоо хутгалтахгүй гэд тент нэг ерөнхийдөө л нэг юм. Одоо сүүлдээ бол би бол ингэж анзаараад байгаа ш. Хитрхи их бас ингэж улс төрийг бохир би гараад өрөхгүйгээд бат татах нь басчдаг хитрхи амиа бодсон бодол юм уу гэж бодох юм. Америкт бас үеийнхаа нөхдүүдтэй тий залуучуудтай зөндөө ярьж суудаг. Энд ч ярьж суудаг.
юу ярьдаг вөхлөр та нар маань сайхан болох гэж. Сайхан болохлээр чинь бид Монголд очиж гэж. Тэ. Тэгвгүй цуг очил тэр муухай бохор муухай юм тэгэл янзлцгайл тамттай. Олоолаа янзлаа ш тэгээс ганцаараа янзлдаг ч юм уу эсвэл хэсэг үлгэн бохор заваа юмтай нэр утгалтаа янзлах гэж явсаар байтал те. Энэ яриач байтайхан болохоор нэг өрмийн хам гэдэг шиг орж иж болохгүй шүү дээ. Тийм зүгээр би тантай нэг талаар санал нэг байгаа зүгээр залуучууд зүхтах биш л те. Өөрсдөө ингээд эвлэлд нэгдээд үнэт зүйлтэй өөрийн зорилготой зөв зүйлийн төлөө энэ улс төрийн амьдралд оролцох хэрэгтэй л доо. Оролцохгүй байх тусмаа л хэсэг бүлэг хүнд их сайн байгаа шүү дээ ер нь. Удаан хугацаанд оршин тогтнох, удаан хугацаанд энэ ийм байдал байлгах энэ нийгмийг тэгээд дундаас нь тодорхой ашиг хонжоо юм олох ийм баг. Тэгэхээр жоохон зөв тэгээд яг нэг жоохон төлөвшсөн нэг хорн гарцсан хүмүүс энэ улс төрд их орж ирээсэй гэж боддог. Юугаач мэдэхгүй юм уу эсвэл ажил хийж үзээгүй, зовлон үзэж үзээгүй залуучууд харин их орж ирчих гээд бас сэтгэл зовоогоод тэр нь юу гэхээр хин нэг дагаж өгж яагаад дараа болчих тийм юм уу ямар нэгэн байдлаар өөр ташигтай зүйлээ олж авах боломжийг нь улс төрөөс хайгаад идэг болчих. Тэгэхээр уг нь бол энэ улс төр чинь улс төрийн нам гэдэг чинь өөрөө тодорхой үзэл баримтлал, үнэт зүйл, зорилго дээр нэгдсэн нэгдэл байдаг бол өнөөдөр бол тэр улс төрийн нам чинь өөрөө тэр бүх юмнасаа тэр үндсэн нөгөө шинжин алдагдаад зөвхөн эрх хэшиг мөнгө албан тушаал дээр нийсэн нэгдэл сонирхол фракцууд бий болчиход байна шүү дээ. Тэгээд ирэхлээр эн чинь өөрөө хоорондоо маш хурдан хагарах эрх хэшигрийн зөрчлүүд хүчтэй бий болох тэр байдлууд үүсэж байгаа. Чи нэг том юм дотор бол аливаа юмд өнөөдөр юм материалын зүйл дээр суурилсан нийгэмд бид амьдарч штэ. Тэгж байна. Тийм. Тэгэхээр ямарваа юмд нэг юмд ирэхэ шиг л байлгүй яах вэ? Тэр хэдийд эренблэгдэхүү яаж тэрийг хоорондоо зогсож явах уу гэдэг нь өөрөөсөө тодорхой биш шүү дээ. Бүх юмыг шууд тэрүүн зэрэг тавьчихна. Эхлээд юу юм? Нэгт бид ямар зүйлийг зорилгоо олох юм бэ? Үнэт зүйлээ олох. Тэрний дараа бидний эрх хэшиг юу ах юм бэ? Тэ? Ингэж явах байтал одоо шууд тийм үндсэн зорилго, үндсэн намын нэгдэл нь бол үндсэндээ тийм эрх хэшигийн нэгдүүд албан тушаал булаацалддаг. Эрх мэдлээ булаацалддаг юм руу орчод байна шүү дээ. Тэгэхээр л энэ задрал хүмүүсийн дургу хүрэгдэг. Тэ? Тэгээд нэг нам нэрэн доор цаашлаад энэ төрийн эрх барьдаг. Төрд бодлого тодорхойлдог, тэ? Тэр зүйлүүд нь бүгд алдагдчихж шүү дээ. Тэгэхээр энэний чинь засахын төлөө хэсэг бүлэгээр юм уу олуулаад болж ин чинь ажиллаж хамтарч явж зөв үгээ хэлж эвлэлд нь нэгдэж чадахгүй шүү дээ бид. Тэгж эвлэлд нь нэгдэх гэсэн болгоныг дундуур нь ингэж задлах оролдлогоодыг бас цаанаас нь хийгээд байгаатай бас нэг холбоотой л тэгээд ингээл яг нийгэм одоо хаашаа яваад байгаагаа хинч ойлгохоо болж эхэлж шүү дээ. Тэгж байна. Маргааш юу болохоож ойлгохоо болж байна. Тэгж байна. Одоо энэ юу гэдгийг төр засгинж маргааш яах гээд байгаа нь тодорхойгүй. Энэ ард түмнэнж маргааш ер нь хаашаа биж явж байгаагаа юм маргааш одоо юу болохыг тодорхойгүй. Төрд ажил хийж байгаа болон аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүс нь ч маргааш ажилтаа байхгүй нь тодорхойг болчиход шүү дээ. Тийм. Тэгэхээр бүгд нөгөө өнөөдрөөр амьдраад эхэлчихэж байгаа байхгүй. Өнөөдөр л олдчихвэл өнөөдөр л надад 5 цас болж ивэл маргааш хамаахгүй. Тэр нь яаж олдох нь сонирн биш болчихж шүү дээ. Тэг өнөөдөр нэг замын тендер авсан компани замаа сайн тавих тухай биш. Өнөөдөр олдсон дээр нь яаж ахиу ашиг олох тухай л бодож шүү. Маргааш дахиад авч чадах ч юу? Үгүй ч юу гэж. Уг нь замаа маш сайн тавиад дахиад бид сайн тавьсныхаа төлөө маргааш улам илүү олон ажилтаа болно гэж боддог. Тэр сэтгэлгээ ямарч нөгөө зүйл байхгүй болчиход байгаа байхгүй. Тийм учраас л би тэрийг нэг жоохон санд сэтгэх зорилгоор маргаашаа мартаж болдгоо шүү. Маргааштай ихтгэлтэй хүмүүс эзэж. Маргаашийг мартдаггүй маа. Өнөөдөр манай нийгэм маргааштай ямарч итгэлгүй болж эхэлж байна. Тэгэхээр тэрийг бити мартаарай. Өөрсдөндөө итгэх итгэлийг хайж болохгүй шүү. Бусдад итгэх итгэлийг алдаж болохгүй шүү. Тэ? Тэгээд нэг тэрний тухай ярьж байгаа юм л та. Би танаас зөвхөн яг улс төртэй холбоотой улс төр тоон дотор нь явж ирсэн хүний хувьд хоёр л асуулт асуумаар байсан юм. Нэгдүгээрт
Одоо ингээд та тэрийг яриад эхлэнгууд яг миний нэг тийм телевиз үзэж байгаа санаа болоо л да. Яг л та өөр улс төр дотор нь явсан дүүргийн засаг дээр авсан хүн. Тэгээ эргээд улс төрөө шүмжлээд ирэнгууд гоо та өөрөө дотор нь явсан шүү дээ. Та ингээд одоо дахиад би байгааг өмчих гээд ингээд яриад унахаар нэгдүгürt би зүгээр ингэж сумаар байгаа. Таны алдаа юу гэсэн юм бэ? Хийсэн юм бол байгаа. Мэдээж би бол хаа очиж одоо юу гэдэг бид нар бол юмд туйшрахгүй байя. Ямар ч хүнд алдаа байна. Гэтэ таны хийсэн одоо тэр явуулангийн цэцэрлэг би хэн хийснийг нь мэдэхгүй. Гэтэ хамгийн гоё цэцэрлэг бол тэр. Гэтэ энэ дунд явж байхад тэгвэл улс төрчийн хувьд гэдэг юм уу? Энэ нийгэм ийм болоход та тодорхой хэмжээнд эрх мэдэлтэй явсан хувьд зүгээр таны алдаа би энэ дээр тэгж ажиллаагүй, энэ дээр би ингэж ажиллаагүй, миний гаргасан алдаа энэ гэж. Ийм л дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө яг тогтолцоо талаас нь янзлахын тулд маш олон хүн хэлжиж. Янзалдаг. Мэдээж. Тий. Ганцхан хүний юм уу хэсэг бүлэг хүн хүсээд эн чинь нөгөө эрх мэдэл цөөн бүлэглэл томоохон бизнесмэнүүдийн гарт үндсэндээ байгаа тохиолдолтой шүү дээ. Нөгөө яаж сарвалзаад нөгөө нэг сарвалзаад саран төрөхгүй гэж өгөөдөг тийм ээ. Тийм хэмжээнд очицсан. Тэ? Тэгэхээр л нөгөө одоо ингээд улс төрч бол өөрөө шүүмжилж ийн гэж штэ. Гүйлдэ би бол баг ярдах бодож их зүйлийг өөрт олдсон боломжийг чадлынхаараа зөв зүйлд ашиглахыг зорддог. Зүгээр яг миний хийсэн ажил төрөлтэй юм уу алдаа гаргасан юм гэхлээр зүгээр магадгүй их олон ашиг сонирхлуудыг эвцэлтүүлж чадахгүй хитэ ятрахуу хандаж бас олон дайсантай болсон байж магадгүй. Жохон голтой зарчим барих гэж явсны бас жоох хүндрэлтэй. Тэ надад хамгийн их дээдл нь болсон юм дүүргийг яг 1 жилийн хугацаанд бол удирдах боломж олдсон. 5 жилийн хугацаанд дүүргийн орлогч хийх боломж олдсон. Эрх мэдлийн хавьд шүү дээ. Тий. 2 удаа нийслэлийн хурлын төлөөлөгч байсан. Тэнд бол нийслэлийн хурлын төлөөлөгч ганцаараа яваад нэг юм төрөхгүй л дээ. Тэгэхээр чинь нэг багаар тоглолдог. Нэгэнд багийн гаргаж байгаа шийдвэрийг олонхороо биелүүлэх багийн тоглолт бидэнд хэрэгтэй. Тэгж явдаг. Зүгээр яг би дөрөв хэллээ шүү дээ. Ингээд бид нэг сайн зүйл ингээд хийгээ явах юм бол уг нь айгүй хурдан газар авт юм байл. Би Сүхбаатар дүүргийн удирдах байхдаа манай хамт олон тухайн хамт олон өнөөдөр зарим нь ажиллаж байгаа. Ямар хэмжээнд ямар сайхан хамт олон бүрдэж хов ярддаг биш. Ажил ярддаг хамт олон бий болж айгүй сайхан. Хамсалтай бид дахиад нэг 4 жил болцсон бол дахиад сайн нэг юм болцсон бол их зүйлийг бүтээх боломжуудыг бас бий болгож чадах байсан гэж боддоор зовлон жаргалыг мэддэг. Энэ хог юунаас болж үүсдэг. Энэ яагаад зүлэг мод тарихаас биднийг уртл болгодоггүй тухайч юм. Нөгөө ингээд доороос нь яваад эхлэхээр бүх юмыг хаана юу нь болдог мэдээд эхэлдэг л дээ. Тэрийг ингээд амаараа ярих бол одоо таныхаар бол амаараа яриад байна гэж. Би бол яг одоо сүүлийн одоо ингээд нэг жил үндсэндээ ажиглалаа шүү дээ. Тэгээ ер нь гэхдээ одоо ярьж эхлэхгүй болохгүй байна гэж. Тэрнээс өмнө болж өгвөл чадлынхаа ярээр энэ намд зөв залуучуудыг оруулж ирчих юмсан. Тэ? Залуучдын байгууллагт нэг зөв соёл төлөвшүүлчих юмсан гэж маш их хичээгээд гэдэг хүчирдэг юм байна л. Олон юм нөхцөл бүрдэхгүй бол. Тэгэхээр тэгээд яг хуу голтой тэгээ миний нэг сүлд бодсон 4-5 дээрээс ер нь энэ төрдөж байна, улс төр ажиллаж байна. Хорн гарцсан жоохон голтой нуруутай хүмүүсийг олуулан оруулж ирэх хэрэгтэй байна гэж. Тийм хүмүүсийг оруулах гэхлээр яг та бүдэрийн түрүүний хэлдэг. Жоохон амиа ичимт гэдэг байхгүй. Жоохон өөрийгөө авч явдаг голтой нуруутай хүмүүс жоохон орж ирээд захаас нь өнөрлчээд өхөө бүтэхгүй юм балер юмтай зурлахгүй өөрийнхөө амьдрнаа гээ яваад өгдөг. Магадгүй. Тийм тэгэхээр айгүй хэцүү. Тэгээд тэн чин тэг хин тэр юм чинь зөв голдролт нь оруулах юм. Тэгэл ингээл муу хэлцгээгээл байгаад ах юм уу. Одоо ингээл дахин муу хэлэл байгаад үл ингээл байгаад л энэ л тань. Ямар ч байсан нөгөө хүн юм хаана ингээд нэг юм амьдрал авах. Тийх ба. Нийгэм хаана ингээд нэг
нэг зогсчихгүй нэг хоёр алхам урагшлал авах байх. Бид бол уг нь бол Монгол улсад бол олон давуу тал байгаа үг нь юу гэхээр бид энэ бус төсөлтөй Орос орны туулаад ирсэн зовлон бэрхшээлээ шүү дээ. Бүгд туулсан, утааг туулна, тэ бидний замбрааг нэмээд бол. Гэхдээ тэрнийг залруулахын тулд маш олон жилиг бие махбод бүх юмараа хамсчээж тэ туулж гарч ирээд өнөөгийн хөгжилтэй улс орн болсон. Бидэнд бол заавал бүгдийн цаг хугацаа алдаал ингээл тэ туулаад ах шаардлага байхгүй. Гэхдээ юм тэдний сайн туршлагуудыг авчираад Монголынхоо өнөөгийн хөрсөнд Монгол нийгмийнхаа хүмүүсийн сэтгэлгээ зан үйл тохируулаад бид хэрэглэхэд маш амархан. Өөрөөр хэлбэл хөгжил бол ялгаагүй л жамаараа хизээч хөгжил хүүхдч бай хүнч бай төрөөд гүйдгүй шүү дээ. Тийм. Тэрүүнтэй адилхан бүгд л яг тэр хөгжлийнхэн жамаар байна. Бидэнд давуу тал нь тэрнгүй хүүхдийг хөлд оруулдаг сандлын тэ хурдан хөлд оруулдаг сандлын бус тус орн хийцээд байхад би заавал тэр сандлыг хийх гээд эсвэл тэр сандлыг суухгүйгээр өөрсдөө хөлд орох гээд тэмцэж явах шаардлага байхгүй. Тэгэхээр хөгжил бол бидэнд уг нь хурдан ирэх болцоо бүх талаас бүрэлдэжээд байгаа. Зүгээр энд бидний л бас нэг хоорондоо багаар тоглож чаддгүй хамтаар өгч хамтдаа хожих тэр сэтгэлгээ дутмаг байгаа л ингээл бидний хөгжлийг хошин татаад байгаа. Нэг өнөөдөр мөнгөгүйдээ зовлон болоод байгаа ч юм байхгүй. Монгол улс баялагтай бол баялагтай. Тий. Та уучлаарай. Мартагдах учиргүй маргааш гээд лекц хөдөө орон нутгуудаар ингээд яваад хүмүүстэй уулзаад ийм лекц тавиад явж гэнэ гэж штэ. Би сэтгүүлчийнхээ үүднээс зүгээр ингээд асуучих. Хүмүүс ингээд их хурал дэвших гээд эхлэхээр ингээд хөдөө орон нутгуудаар ингээд яваад тойроо сонгол байхгүй штэ. Дөрвөнчлээд дахиад сонгол болно штэ. Тийм тэр чинь тэгвэл тэгээд эрх мэдлийг та юу гэж боддог юм? Эрх мэдлийг мэдгүй би хэлэхдээ бодож байгаа. Тэг бодож байгаа учраас одоо хариулах юм алгал байна л та. Эрх мэдэл бол бодсноо хэрэгжүүлэх боломж гэж боддог. Эрх мэдэл. Надад ямар ч эрх мэдэл байхгүй бол би бодсноо хэрэгжүүлж чадахгүй. Мэдээж. Хэмжээ. Тэгэхээр бид өнөөдөр тэр зүйлийг л бодох ёстой. Чи яах гэж дарга болох гэдэг. Чи очиод яах гэдэг. Чи тэр эрх мэдэлд очиод юу хийх гэдэг. Гэдэг юм ойлгохоо ойлоод энэ нийгэмд очиж байгаа хүмүүс тэгж байгаа болно штэ гэдэг Монгол сэтгэлгээгээр өнөөдрийн төрийн чинь хаасайгүй тим дарга нар олон болчих гээд. Юун дээр очиж байгаагаа сайн мэддэг. За тэгж байгаа очиж байгаа сурна штэ гэдэг шиг. Тэгэхээр энэ төрийн ажил ийм замбрааг болоод олон түмэнд уурын үргээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол юу гэдэг 20 оны тухай бодож ивэл штэ. Яг ингээд зөвхөн эрх мэдлийн төлөө шунж байгаа бол амархан л та 20 он эхлэхээс 6 сарын өмнө л байхад болно та хэвлэлээ мэдээж. Тэ? Яг хөө ингээд тоороо явж байгаа нөөрөө одоо манай намын их хурл утгагүй болох гэж байна. Бас энэ намын гишүүд юу бодож байна? Юу хүсэж байна? Энэ намд ер нь яаж өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна. Дуу хоолойг нь би бүгдийн бичлэг хийлгэж байгаа. Тэгээд энэ намынхаа удирдлага олон түмэнд намынхаа төлөөлөгчнөөс үзүүлэх гэж бодож байна. Намын чинь гişүүд эмблем өсч шүү. Би орон нутагт харахтаа хүн ярихгүй байгаа. Элдв өнгөрсөн болорсон алтаан ярихгүй бүгдээрээ мэдж байгаа даа залхатлаа ярьцгаа чинь талд. Тэгэхээр үгүй одоо бүгд мэдж байна. Энэ суураар нь тогтолцоог энэ намынхаа бүтцийг энэ суураар нь дүрм журмаа яаж өөрчлөх юм бэ? Яаж орчин үеийн хөнгө төрхтэй болох юм бэ? Бидэнд бол миний түрүүний хэлдэг энэ алдаанууд их байна л та. Одоо нөө үнэт зүйл үзэл баримтлал итгэл үнэмшил зорилго дээр нэгддэг нэгдэл биш энэ намд руу ч орж ирж байгаа ямар нэг эрх мэдэл төрөх гэсэн зорилго л би болчиход байна шүү дээ. Тэгээ тийм юутай энэ сүүлийн үе миний үе бол миний үеэс доогуурх залуучууд бол бүр тиймэрхүү хандлага бий болчихсон ш. Нам руу орох юм бол дарга болдог гэдэг нь ойлгоцсон байна нэгдүгürt. Тэгээ яаж иж байгааг нэг ороод нэг хин нэгэн даргын бөөрөнд очиод наалж итэл би магадгүй маргаа сайжруулж магадгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр чинь өөрөө зовлон мэдрахгүйгээр ямар нэг эрх мэдэлд хүрнэ гэдэг чи өөрөө айгүй аюултай. Тэгээ сэтгэл зүрх байхгүй болж байна. Бидний нөгөө нэг
Хиний төлөө явчаад эрх мэдэлд очиж байгаа гэдэг чинь өөрийг сонирм байхгүй. Өнөөдөр олон түмний төлөө яваад олон түмнээс дэмжлэг аваа гарч ирээд эрх мэдэлд очиж байгаа хүн бол буцаад олон түмнийхээ төлөө ажилтдаг. Уг нь. Үгүй ажиллана. Тэр бол ямар ч эргэлзээ байхгүй. За. Хин нэгэн даргыг дагаж явсаар байгаад тэр дарга нь эрх мэдэлд хүрэх юм болно шүү дээ. Тэр хүн хязгаарч хариуцсан ажиллаа доошоо хийхээс илүү зөвхөн даргатаа үйлчлдэг болчихдог. Тийм. Тэгэхээр нөгөө бид уг нь бол энэ олон түмний мандат аваад олон түмнээс сонгогдож байгаа энэ чинь уг нь бол зөв юм байна. Уг нь бол хин чамайг даргуулсан, хин чамд эрх мэдэл өгсөн. Буцаа тэрнийхээ төлөө үйлчлдэг тэр тогтолцоог л бий болох гэж үзээд байгаа шүү дээ. Уг нь бол бид тийм ард түмнээс сонгуул хийлгээл тэд өөрөө чинь эрх мэдэл түргээд байгаа байхгүй. Гэтэл одоо сүүлийн үед бол зүгээр ингээд хин нэг даргыг дагаж явж байгаа эрх мэдэл түрдэг нэг юм пирамид шиг үүсчихэд шүү дээ. Тэгэхээр тэр пирамид хамгийн дээр ямар дарга байна тэр лугал бүгд үйлчилж шүү дээ. Ийм босоо тэгэл тэр уг нь бол төрийн ажил гэдэг чинь түмэнд үйлчлэх ёстой ажил. Яг уу төрөө хүндэлдэг бидний их дээдсээс ирсэн тэр сайхан уламжлал алдагдчихээн. Төр нэрэгдээ ингээ хайрладаг тэднийг зүв байлгадаг өнгөтэй өттэй байдаг юм бас алдагдчихээн. Итгэл алдарсан төрдөө итгэх итгэл эргээд төр нэргэндээ итгэх итгэл байхгүй болчиход шүү дээ. Өндөөгийн нийгэмд аж ахуй нэг чинь ажилтнаа итгэхэлц. Ажилтны аж ахуй нэгжийнхээ ирээдүйд итгэхэлц энэ юу ууж маргааш энэ татан буугдчих магадгүй, дампуурч магадгүй тий. Тэгэхээр өнөөдөр нэг цемент байвал аваад нэг машиныхоо хийж гэдэг юм бий болчиход шүү дээ нийгэмч. Тэгэхээр эн чинь хөгжихгүй байгаа байхгүй. Аж ахуй нэгж маргаашийн хийж байгаа юм маргааш зоригтой хаана очихоо харж чаддаг алсын хараатай төрн хаашаа явах гээд байгаагаа харж чаддаг алсын хараатай иргэдэн бас тэрийг ойлгодог бас тэр зүг рүү бүгд хараагаа хандуулдаг байж ич энэ ус чинь хөгжихөөс биш тал талд олон уул усгчоод тал тал тийш нь чирээд яваад байвал эн чинь бүгд тамирдэн штэ тэдний том хөгжлийн уул байх хэвээр тэрийг хараад бүгд зүтгэж явах хэвээр гэтэл тэрийг харж чадахгүй штэ би чи өнөөдөр гарч ирсэн бол өөрөөр уул руу авчиж уулын ороор авчиж гарах гээд хараач үгээд нэг уулын ороор алхаж итэл нэг нөхөр нөөмөлөд өөр уулын ороор дагуулж тавих гээд ингээд уг нь бол Монгол улс нэг л тийм хөгжлийн уул гэж бодох юм бол нэг оргил руу явах хэрэгтэй. Тэр оргил руугаа яаж гарах нь бол энэ улс төрийн намуудын нөгөө нэг үзэл баримтлал арга зам тэ нэг нь тоороод гарчуулна нэг нь шулуун дараад гарчуулна. Тэрэн дээр л ялгаатай байх болохоос тус тусдаа бүх намууд нэг уул усгч тэр лугаа ингээд бүгдийг авч дагуулад байвал юм чинь хэзээ тэр оргил руу гарч ямчихгүй шүү дээ. Та улс төрд байгаа хүний үед би зүгээр ингэж болт юм уу гэж бодохын зүгээр айгу гинэн асуулт байж магадгүй шүү. Маш олон хүнтэй би бол ингээл одоо гэдгийг зарим нэг олонний танил хүмүүс ингээл ооч мард хүмдээ хайртай гэл явсаар байгаад асуугаалах та их хурл төвшгэж байгаа юу? Үгүй би улс төр руу орохгүй гэсээр байгаад орчдгийг. Тэрнээс нь хойш би шууд би улс төрд орох гэж байгаа юм. Би хурлын гишүүн болох гэж байгаа юм. Би бүр ерөнхий сайд болох гэж байгаа юм. Яг гэж болох гэж байгаа гэвэл ийм ажил хийх гэж байгаа маа. Намайг дэмжиж би улс төрч болмоор байна. Би бүр ерөнхий сайд болмоор байна гэд шууд улаан цагаан хилээд ингээд явж болдог юм бах та. Нуугаад ингэж явж байгаад ороод ах юм. Нуугаад биш л тэн чи. Би ерөөсөө нууж мууж явж үзээгүй шүү дээ. Тийм би өөр тэнийг хэлээ шүү дээ. Би тэгж болдог юм бах та гэж бодоод. Би хэллээ шүү дээ сая. Та нар түрүүн бас асуусан надаас. Би бодсноо хариуцуулах боломж л гэж харддаг эрх мэдлээ. Боломж. Ягаад гэвэл надад бас тодорхой цаг хугацаанд жижигхэн хүрээндэж тэр боломж байсан. Тэр боломжийг ашиглах гэж би зүтгэсэн. Үр дүн гарсан, урамшсан. Гэхдээ том тоглолт хийхэд тулд багийн тоглолтыг чухал. Тийм баг. Багийн тоглолтыг чухал. Тэгэхээр энэ улс төрчөөрөө багаараа тоглож иж баг өөрөө зорилгоо зөв тодорхойлж эрх хишгийнхаа эренбийг зөв хангаж иж бид цааш явж иж томоохон тоглолтод орч чадна. Зүгээр тэр томоохон тоглолтод баг бүрдэж чадахгүй би ганцаараа их хурлын гишүүн болоод ч мэдээж нэмэр байхгүй. Тийм. Тэгэхээр эхлээд энэ олон түмэнд юу боддог хинбэ гэдгийг бас тодорхой хэмжээгээр таниулах нь бол миний нэгдлийн үүрэг. Хинбэс. Яг хуу
Өнөөгийн нэг тийм нийгэмд нэг хамгийн зовлонтой юм бий болсон нь бие биенийгээ харлууж унгаах, бохирдуулах, яаж иж байгаа дарж унах юмнууд бол хийгддэг болчих. Энэ бол их сайнгүй зүйл. Ажлаа ярьж өөрийгөө хэн байх тухай олон түмэнд харуулах хэрэгтэй болохоос бие биенийгээ араас нь барьж авч ундаг энэ нийгэмд айгүй. Тэр нөгөө миний хэлээд байгаа хинт ч итгэхээ ойлгох, хэнийг ч сонсгоо болох, тэ бүгд ялгаагүй болох тэр юм руу оруулчихад байгаа нь жоохон харамсалтай санагддээ миний. Харин ч сайн юм шүү. Гэхдээ тэр харамсалтай та итгэх юм байхгүй бол Ингэж яагаад одоо харин ч хүмүүс ялгадаг болох шүү. Айжмдаа ялгадаг болох шүү. ялгаж дийлэхгүй. Ялгаж дийлэхгүй. Өөрөөр хэлбэл би муу бол тэгвэл бусд нь над чиг муу ах хэрэгтэй гэдэг зарчмыг энэ улс төрчид хийж байгаа учраас түүнийгээ юугаар дамжуулж хийж байгаа гэхээр хэвлэл мэдээлэлээр дамжуулж хийж байгаа учраас би л муу л намайг л олон түмэн муу гэж бодцсон бол бусд нь тэгвэл над чиг ялгаагүй муу ах хэрэгтэй гэдэг юм руу орчод шүү дээ. Тэгэхээр бусдыг яаж хийж байгаа л нэг юм товтгохах ядч л юутай хотхтой те ямар нэгэн ахуй амьдралтай холбоотой асуудал төр ч гэсэн хутгаж унгаах тэрийн дагаж савладаг нийгэм бий болчиход байна шүү дээ. Тэгээ тэр бол их аюултай шүү. Хэвлэл мэдээллийн манаас юмд голтой нуруутай хандахгүй бол бас нийгмийн тал дэш нь савлуулж авч яваад ах юм бол тухайн үед хийж байгаа хэсэг нь сайн байна гэж бодоод бид чадлаа гэж бодож байгаа боловч тэрний шин санаасаар их хор охирол нийгэмд үлдэж байгаа хүмүүс залуучууд муу нөлөө үзүүлж байгаа. Бие бинийгаа тагин чагинд юм байна. Бие бинийгаа цугтаа суугаад нэг хүн ёсоор найз нөхдөд суух бүх бичлэгийг авд юм байна. Тэрөөгөөрөө буцаагаад хин нэгнийгаа айлгадаг шантаажлт юм байна. Энд чинь нөгөө хүн ёсны итгэх итгэлцлийн харилцаа байхгүй болж эхэлж штэ. Надад бол итгэл бол бий. Гэтэ итгэл юунаас төрөхөөр та дөрөв итгэлээ штэ. Хорн гарсан хүн улс төр торох хэрэгтэй гэдэг нэг юм яриад штэ. Миний хувьд бол хорн гарсан хүмүүс гэдэг чинь айгүй ойлгомжгүй байхгүй юу? Хорн гарсан хүн гэж хэнийг яаж хэлээд байгаа юм. Надад бол шинэ та их хурал дэвшлээ хорн гарна би эхлээд би асуултаа тавиад. Цаадаг уу? Энэ улс төрч нэгээд нэг хүн асуугаад 100 хүн хариулах гэдэг юм. За тий. Би бол ингэж бодоод байна. Надад яагаад итгэл төрөх вэ гэвэл хорн гарсан хүмүүс гэдэг үг биш. Зүгээр л би утааг арилгана. Чадахгүй бол та нар яг надтай ийм хариуцлага тооцоорой. Би дахиад улс төрлөө орохгүй амлаж гин. Ингээд нэг юм маш тодорхой амлалт өгөөд тэрнийгээ би хэрэгжүүлэн чадахгүй бол би улс төрөөс гарна гэдэг тэгчүүл ядаж 4 жилдээ окей. Тэрнээс энэ хүнийг би сайн хүн үү, муу хүн үү, хорн гарсан хүн үү, хорн гараагүй хүн үү гэдгийг ойлгохгүй. За тэгэхээр яагаад тэгж хийж чадахгүй байгаа юм бол энэ манай нөхдүүд. Харин яагаад тэгж хийж чадахгүй байгаа юм бол яагаад тодорхой амлаад бариад авчдаг юм бол шүү дээ. Би бол биш дээ. Ингээд бүхэл нам мөрийн хөтөлбөртэй шүү дээ. Аль түмэнд мөрийн яг тэрүүн дээр чинь одоо яг таны яриад байгааг бүгдийг ингээд бичсэн байгаа шүү дээ. Тий, харин тий. Утааг ингэнэ. Цахилгаан станц өрнө. Тэ? Ингэнэ. Тэгэхээр тэрний цаана нөгөө бид нэг талаас 76 толгойтой болчиход байгаа байхгүй юу? Ойлгоо. Зүгээр бус гадны улс орнуудын жишээ бол маш хамар. Яг таны хэлдэг шиг намынхан дарга юм уу лидер нь ганцаараа юм байна. Тэр хойно нөгөө нөхдүүд бол яг нэг царай л харагдана. Тэ? Тэгэл бид юм хийн. Ингэн тодорхой. Би гарч ирээ ерөнхий сайд болно. Бид ялвал би ерөнхий сайд болно. Тэ? Бид тэгээ дэвшүүлсэн энэ асуудлуудаа хийн. Чадахгүй бол би хариуцлага авлаа. Тий. Манай ч юм болохоор 76 толгой байгаа байхгүй. Тэг яг уг нь бол яг энэ үндсэн парламентын тогтолцоод улсууд бол юу гэдэг. Манайх чинь 76 одоо Германд тэгэхэд канцлер нь л ярьдаг үстэй. Тий. Сонгуульд канцлер нь л орно. Бараг одоо ганцаараа нэр дэвшээ хаанаас сонгогдоод байгаа юм мэддэг. Гэтэл ард нь олон хүн сонгогдож байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэ. Манайх ч юм бол ерөөсөө яг аль нь ерөнхий сайд болох гээд байгаа юм мэддэхгүй. Аль нь дарга болох гээд байгаа нь мэддэхгүй. Ингээ бүгдээрээ болох гээд. Нэг олон жилийн өмнө нэг Японд манайх ингээл төрийн өндөрлөгүүд байн байлжсэн юм байл. Тэгсэн. Аль нь ерөнхийлөгч нашглаар би бүгдийг шийднэ гэх нэг юм ярьдаг гинэ.
ерөнхий сайд нь очихлаар би бүгдийг шийднэ. Гэж ярьдаг. Тэгээд жисэн чинь их хурлын гишүүн очиод надтай бүх асуудлаар би бүгдийг шийднэ гэсэн. Тэгээд юу гэж хэлсэн. Яг аль нь одоо том дарга юм болоо гэж асуусан гэж байгаа. Би атсан болгоно нь би шийдэн л гэдэг тий. Тэгэхээр бид өөрөө тийм олон талгаатай болчихлоо. Тогтолцоо мөгтөлцөөгөө эргэж харах, сонгодог парламентын засаглал руу явах, лидер нь гарч иж бүх юм ярьдаг тий. Жихгүй бол одоо юу гэдэг би гарч ир хийнэ гэл хийгээ эхэлчихэд бусдын татж унгаачихад байгаа байхгүй эсвэл. Тий. Тэгэхээр чи явж өгөхгүй шүү дээ. Бизнес бол уг нь аягүй шудраг явах юм. Өчигдөр би нэвтрүүлэг үзлээ энэ ТV дээр бизнес өргөх гээд голом тонкны захирал ганцор гэдэг залуу намайг захирал болгочихоо гэж өөрөө гүйж ороод би ийм хийнэ намайг захирал болгочих. Тэгэхээр нөгөөдөл нь захирал болгоцсон. Тэгээд юмаа хийсэн би хүлээн зөвшөөрөгдсөн. Тийм. Тэгээд ингээл явна. Одоо чинь би ч гэсэн байгууллагатаа хувийн компани учраас би эх жил ийм зорилго тавина. Энэ зорилготой хүрэл би цалингаа нэмүүлнэ. Яг наадах чараа. Тэгээд чадахгүй бол уучлаарай. Тэгэхээр бид бүх юм тодорхой бос байгаад. Тийм харин. Одоо юу гэдэг тэгээд ийм шудраг бус гэж хүмүүс ярьдаг те. Гэтэл яг үндсэндээ бид тоглоомынхон дүрмээр тодорхой болгох хэрэгтэй бүх юм. Тэгэхээр тэр чин тодорхой бус байгаа учраас ийм асуудлууд гарч ирдэг. Юу гэдэг. Би өнөөдөр намын гишүүн болоод би ийм зүйл хийгээд би дараа нь ийм газар очих юм байна гэдэг хүн харж иддэг хэвээр. Хүн харахын тулд тэр дүрм журм дээр ингээ бууцсан байх хэрэгтэй байхгүй юу? Уг нь тийм. Тэгэх юм бол за би энэ шаардлагыг хангаж иж дараагийнхаа энэ дээр очих юм байна. Би ийм бүтээчүүл би ийм рүү очих юм байна. Өнөөдөр бол хит хүнээс хамаарат улс төрөнч төр. Би хичнээн зөв явах гад ажилласан ч олон түмэн хүрээлсэн байсан ч хин нэгэн дарагт таалагдахгүй л шүү дээ. Магадгүй гудамжинд байнга яваад иж магадгүй. Өөр дургуг нь өрөх юм бол шорондож орж магадгүй. Гэтэл би хинч шүмтлөө тэр нэг эрх мэдэлтэй хүнийг дагаад гүгээд байхад маргааш би сайдчулж магадгүй. Тэгэхээр нөгөө хит хүнээс хамааралтай тогтолцоо Монгол улсд бол улс төрийн намд бий болчихдог. Тэгээ энэ өөрөө их тийм апаас. Тэгээд юм нөгөө тодорхой байлгахгүй ингээд бариад байгаа хгүй. Өөрөлдвөл тодорхой бус юм дотроос ашиг хонжоо олоход бас нэг талаас их амар юм шиг байна. Уг нь тийм харин тийм байна. Ингээ анзаараа. Тий. Тэгэхээр ингээд нөгөө хэрвээ дүрм журм бүх юм дээр ингээд заагаад өгцөн бол чи энийг биелүүлээд ингүүл юм байна лээ. Дараа нь ингэнэ ийм юм бүтээсэн бол чи тэгнэ гэж заагаад өгчвөл өөрөө хинээс ч гоохгүйгээр тэр шаардлага хангачаад би одоо дараагийнхаа юм дээр очиё. Одоо хувийн компани бол яг тэгж явж байна. Энэ чинь бол хувийн компани бол өөрөө тийм байж өөрсдөө бизнес нь өргөсөж байгаа, томорч байгаа тий. Уг нь бол бас энэ улс төр зарчмын хувьд баг адилханд байх хэрэгтэй. Тэгжээж ингэж өрсөлдөөн бий болж тэ юм хийдэг нь гарч иж олон түмэнд харагд. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр бүх юм тодорхой биш бус байлгаад байгаа учраас таны хэлээд байгаа нөгөө хамаагүй амлж чадхаа болчих эсвэл зөрөгтэй амлж чадах. Магадгүй би ингээд өнөөдөр ингэнэ гэж тэгжитэл маргааш намайг олоолаа нэлж хаад ингээд унгаачулна шүү дээ. Ямар гонгнодэлтэй шгүй би одоо ингэх гэсэн чи юм болчлоо гэдэг. Тэгэхээр чинь өөр тодорхой бос болчиход байгаа хэрэг. Тэгэхээс уг намынх нь мөрийн хөтөлбөр дээр ч юм уу төрийнхэн засгийн газрын нүүлж байгаа хөтөлбөр дээр бүгдээрээ заагаад өгсөн ба ш. Ингэн. Утааг буруулна, хүн амаа ирүүлжүүлнэ. Тэгин мэгэн гэдэг ингээд заагаад өгсөн. Уучлаарай би тэр ярилцах цаг ер нь бол дуусах юм байна. Найруулагч тогч байна. Төгсгөлд нь би танаас ингэж асуух гэсэн. Та 2-7 хоног дахиад аль аймагуд руу явах гэж байгаа? Бид одоо Хангай аймагуд уу Хөвсгөл, Булхан, Эрдэнэт, Сэлэнг явах гэж байна. Ер нь мартагдах хүчрүүг маргааш гээд анх зүгээр би эхлээд сонсчоод энэ хувийн хөгжлийн хүмүүст нэг тийм итгэл найдвар гэдэг маргаашаа бити март гэсэн ийм лекц юм байна гэд лекц чи нэг удаа сонссон зүгээр маш товчхон хариулаарай. Мартагдах хүчрүүг маргаашаа лекц тавихаар ер нь зүгээр хүмүүс хэр хүлээж авч байна. Хүмүүс өдөө орон нутагт маргааштай итгэж байна уу? Ер нь бол зүгээр яг ихтгэл эхлэхэд бол ингээд яг юу ярих гэдэг юм бол гэж. Дуусахад бол одоо би өмнө нь юм ихтгэл тавьж үзээг өмнө эхлэв. За. Дуусахад бол тийм нэг чин сэтгэлийн алга ташилт үүдэн шүү дээ. Тий.
гоё тийм нүдэн сэргсэн. Гэдэг чинь нөгөө проектор дээр дэлгэцэн дээр одоо нөгөө бүх тоо баримтууд хөвж тийм танилцуулах шаардж айгууг нь тодорхойлж хэлээ лэгцэн дээр. Тэгээ тийм болохоор харанхуй байдаг. Ааха. Тэг зөвхөн ингээд над дээр юу өгчдөг пуш гэрэл өгчөж байгаа. Тэгээд ингээд дуусаад гэрэл асаад хүмүүс чин сэтгэлийн алга ташилд тэгээ нэг буугаад ингээд дундуур налхахад тэрний харж байгаа харц бол их сайхан тийм сэрэгсэн юм ойлгосон их үн цэнтэй юм байна шүү гэж. Хүн ингээд нөгөө мэддэг хэрнээ тэрнийх үн цэнийг эзэж бас нэг сайн үнэлдэг юм шиг байгаа. Бид ямар их зүйлийг энэ алдчихж байгаагаа ойлгодог юм шиг байна. Нийгэмд. Тэгэхээр итгэл хүндлэл хоёрын нийгэмд ингээл алдраа дах тусмаа энэ нийгэм өөрөө замбраагүй нийгэм өөрөө оршин тогтноод хүндрэл бий болдог. Бидний хүсэж байгаа хөгжил өөрөө цаг хугацаа наашлах боломжийг алсраад идэг. Би бол Монгол улс бусдад адилхан эзэн нэг цаг цаахан улс болно гэдэгт хэдэж эргэлзэхгүй байна. Би ч баттдаг. Тий. Гэхдээ бас хов хүнийж тэр ядаж тэр нийгмээс нь бид жоохон ч гэсэн хушууга дурж үзчихэд хүн болсных дуусах ёстой шүү. Хүний амьдралын мэдээж одоо юунд байх ёстой. Тэр цаг хугацааг наашлуулах боломж нь бидэнд байгаа тохиолдолд бид ажиллах ёстой шүү дээ. Тий. Тэгээ тэрний төлөө л ажиллаж байгаа. Тэрний төлөө л явж байна. Ер нь зүгээр төгсгөлд одоо ингээд анзаархаар сүүлийн үед хүмүүс юу гэж ярьж байгаа гэхээр харагдах юмнаас илүү харагддгүй зүйлсийн итгэл, бодол, оюун санаа, нэг итгэл өмчлөлтэй байх, зориг тэмүүлэлгээд нэг юм яг баригддгүй мөртлөө хүний дотоодод байдаг энэ зүйлс бас их чухал юм байна гэж хүмүүс анзаараад байгаа шүү. Машин, байр, одоо юу гэдэг албан тушаал гэдэг үнэлэгдэхэр юмнаас гадна үнэлэгддгүй юм шиг мөртлөө хүний амьдралыг аваад яваад байдаг. Тэр нэг сэтгэл зүйн, оюун санааны ойлголтууд, тогтоонууд, тэр үнэт зүйл хүнд хэрэгтэй гэдгийг хүмүүс бас анзаараад байгаа шүү. Тэгвэл угаасаа нийгэм бол өөрөө хүний хөгжил төр л явна штэ. Хүн дээр л тогтно. Тэгэхээс биш эд баялаг газрын баялаг хичнээн байгаад байна штэ. Хүн хөгжихгүй хүн нь одоо буруу байх юм бол явахгүй штэ. Өөртөө итгэлтэй бусдаа хамтраад хөгждөг, хамтдаа хөгждөг, хочдог тэр сэтгэлгээ бий болж иж хүн л энэ нийгмийг өөрөө өнгөтөөтэй байлгахаас биш. Өөр хинч байлгахгүй. Мэдээлэл тий. Тэр хүн юун дээр өөрөө санаж сэрдэж итгэл үнэмшил авдаг гэхээр яг л түрүүний ярьдаг зүйлүүд. Тэгжээж л урагшлна. Тэр зүйлүүд нэг хомогдоод марга толгойг удаагаал амьдрал нь ингээд дууссан юм шиг санагдаал дийлэнх тийм байдалтай энэ нийгэмд яваадах юм бол эцэж бидний сайхан нийгэм ирэхгүй шүү дээ. Дийлэнх сэргийг соргоог маргааштай итгэж зоригтой 10 хоногийн дараа ямар болох уу? 1 жилийн дараа ямар болох уу? 2 жилийн дараа би юм болно, манай гэр бүл юм болно, бид юм болно, энэ улс юм болно гэдгийг жоохон ч гэсэн харж чаддаг. Тэрнийхээ төлөө тал бүртээ тэмүүлж чаддаг байхад хөгжлөний хол биш. Тийм. Бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд та эх 7 хоногоос өдөр орон нутгаар явах гэж байгаа юм байна. Сайн яваарай. Таны хийж байгаа ажилд амжилт хүсье. Их баярлалаа. Сайхан ярилцсан тань ч гэсэн баярлалаа. За баярлалаа.